Энэ видео заавраар хистограм болон нормал төгөлтийн нэгтэй мөрийг хэрхэн нэг график дээр байгуулах вэ тайлбарлая. Тэгэд энэ жишээ болохоор биологийн жишээ. Энэ жишээн дээр ер нь олон төрлийн судалгаанд зүрх судасны өвчин болон цусан дахь холестерины хэмжээ хоорондын хамаарлыг судалсан байдаг. Тэгвэл эдгээрийн жишээ болгоод 12-аас 14 насны хүүхдүүдийн нийтдээ 431 хүүхдийн цусан дахь холестерины миллиграмм децилитр гэдэг ийм нэгжээр хэмжсэн байгаа ийм цусан дахь холестерины өгөгдлийг ашиглаад энэ хистограммыг байгуулад тэгээд дээр нь энэ төгөлтийнх нь морийг нормал төгөлтийн морийг гэж үзээд хэрхэн энэ график байгуулахыг ярилцъя. За тэгээд устгачээ. За дундаж биднэрт хэд хэдэн хэмжигт хүнд хэрэг болно. Тэнцүү. Дундаж. За стандарт хазайлт. За популяцийн стандарт хазайлтаар бодчих. Олон хэмжилттэй учраас. За дундаж нь 156, стандарт хазайлт нь 26, максимум буюу хамгийн их утга нь 259 тэнцүү. Минимум утга нь 67. За тэгэхээр ойролцоогоор бид нэр хистограм байгуулах өмнөх видеонуудаас урах юм бол минимум утга оролцуулаад нэг 67 гэдэг чинь 70 гэсэн нэг юм бим байж болно гэсэн үг. За дараа нь 10 бимтэйгээр явчих энэ удаа. Бид нэр хичээл дээр лекцэн дээр бол Sturgis-ийн дүрм, Scott-ийн дүрм гэх мэтчлэн дүрмүүдийг үзсэн байгаа. Тэр дүрмүүдийг ашиглаад график байгуулж болно. За гэхдээ энэ удаатаа бол бид нэр автоматар 10-ийн зайтаагаар өгөгдөлтөд тохируулаад бингийн өргөнүүдийг 70-аас бага хэдэн утга байгааг олно. 80-аас бага хэдэн утга байгаа, 90-ээс бага хэдэн утга байгаа гэх мэт эдгээрийг нь ард нь олно гэсэн үг. За тэгээд дата зэснээс дата анализыг сонгоод за энэ дээр хистограмаа сонгоно. Нэг арилгач. За энд болохоор бид нар нийт өгөгдлөө зааж өгнө. Хоёрдугаарт бингийн рейнжүүд буюу завсрын өргөний утгуудыг өгнө. 260 хамгийн их байх хангалттай байгаа. За label буюу нэр байхгүй output range зааж өгье. Output range энэ дээр заах өгчий. Энд яг дээдл дээр нь. За chart output гэдээ гаргаж болно. За эхний хэлтэнд chart output гаргачих. За бидний төгөлт ерөнхийдөө ийм байгааг хистограмаас харж байна. За иймэрхүү байдлаар хистограмыг бол байгуулчих болж байгаа. За нэг төртөө ингэ орхичих. Хоёрдугаарт бид нар хэрвээ Google Sheet-ийг ашиглаад хистограм байгуулах гэж байгаа бол бид нарт энэ data analysis toolbox байхгүй. Ингээ автоматар хистограм гарч ирч чадахгүй. Гэхдээ бид 70-аас бага хэдэн утга байгаа, 80-аас бага хэдэн утга байгаа гэх мэтчлэн ингээ тоолуулж чадах байхгүй. 80-70-аас 80 хооронд гэж. Тийм учраас энэ хүснэгтийг бол амархан хялбархан гаргаад ирнэ. Тэгвэл хэрвээ энүүнийг гаргаад ирсэн, энэ хүснэгтийг гаргаад ирсэн тохиолдолд хэрхэн график байгуулах вэ бүгдээрээ энэ хичээлээр бас нэг үзчихье. За энэ дээр insert. За ингээд цэгэн график хооронд нь холбосон энэ цэгэн график гаргаад ирлээ. Дараа нь дээрээ дараад за бид нар яг энэ минимумыг энэ тэнхлэг дээр 2 дараад минимум утга 50-аас 300-ийн хооронд байхад болохоор харагдаж байна. За 50-50-ийн алхамтайгаар тоонууд бичигдсэн байна. За энэ хасах 10-аас хасах 10 байгаад байх шаардлагагүй. Тгээс 80-ийн хооронд бид нэр дараа нь хистограм болгочих гэж байгаа учраас за байж болж байна. Major буюу 20 10 гэж. Тэгэхээр 20-20-оор тоонууд нь бичигдсэн юм график гарч ирж. За энийг цааш нь сайжруулад явна бүгдээрээ. За одоо энэ дээр дараад цэгэн дээр дараад add chart element. За error bar гэдгийг сонгоод энэ more error bar options гэдэг дээр дараад энэ дээр гараад ирнэ. Энд баруун талд энэ дээр minus буюу зөвхөн хасах утгуудыг бичгээр за no cap гэдгийг сонгоод за хэдэн хувийн алдааны баган зурх юм бэ гэдэг дээр нь болохоор 100% гэдэг өгч. Тэгэхээр биднэрт шулуун гараад ирнэ. Энэ шулууныг бид нэр хэмжээсийг өөрчилчих болно. За өргөний жишээ нь 10 гэдэг өргөнөөр график байгуулж болж байна. За 12 ч гэдэг. Ингээд арай өргөн болгочих. За тэгэхээр бид нарт ингээ багнууд гараад ирж байна гэсэн үг. За энэ дээр дараад шулуун алга болгоно.
no line. За байхгүй боллоо. Marker дээр дарлаа. Marker options дээр дараад none гэдээ дарчихсан. Ингэхээр биднэрт ерөнхийдөө нөгөө хистограмтай төстэй нэг юм график гараад ирлээ. За одоо бид нар за энийг буцаачих. Дараа нь одоо бид нар энэ хөндлөн чиглэлдэх энэ алдааны зураасыг арилгах хэрэгтэй. Нэгийг дараа сонгоод баруунаа дараад delete хийдэж. Ингэхээр бүх мэдээлэлүүд алга болчихлоо. За тэгвэл энэ дээр 2 даръя. За энэ хөндлөн чиглэлийн алдааны барын опшнууд гараад ирчих. Энэ дээр. Тэгээд энд нөгөө идэвхжээд байсан графикийн мэдээлэл энэ дээр алга болж байна. Тэгэхээр энэ үед бол бид нар delete дарах юм бол энэ дээр ямар ч одоо алга болохгүй гэсэн үг. Одоо жишээлбэл буцаачаад баруунаа дараад эсвэл delete дарж болно. Ингээд алга болчихно гэсэн. За биднэрт одоо ингээд багнан график үүсчлээ гэсэн үг. За одоо бид нар энэ зурган дээр нормал төгөлтийн нефтийн морийг хэрхэн байршуулахыг авч үзье. За тэгээд энэ дээр бингийн утгуудыг их максимум утгууд гэсэн үг. Энийг оруулчихъя. Тэгээд дараа нь энэ x тэнглэгийг заана гэсэн үг. Одоо y тэнглэгт ямар утгууд юм бэ гэхээр энэ 0 орчимд нэг утга хэрэгтэй байна. Энэ 0 орчим нэг хавцаа нэг утгууд хэрэгтэй гэсэн үг. Энэ жишээлбэл 10 хавцаа нэг утга гэх мэтчлээ эдгээрийн төвүүдийг дайрсан айлуулах юм нэг шулуун гарч ирнэ гэсэн үг. Тэгээ энэ морийг хэрхэн байгуулахыг авч үзье. Тэгээ энийг авч үзэхдээ энэ 70 гэдэг утга чинь нормалт одоо 156 гэсэн дундчтай 26-гийн стандарт хазаалттай нормал төгөлтийн хувьд хэр их өндөр хувь юм бэ гэдгийг одоо тэнцүү норм дист гэдэг юм нормал төгөлтийн морээр шилжүүлнэ. Энэ 70 гэдэг утгаа зааж өгнө. Таслал тавиад 156 гэдэг утгыг. Гэхдээ энэ 150 дараа нь энэ томьёогоо шууд ашиглах гэж байгаа учраас бид нар энэ дээр долларын тэмдэг тавиад C1 гэдэг байрлалыг C1-ийн альч утгыг өөрчлөхгүйгээр бэхэлж өгнө. Таслал тавиад энэ стандарт хазаалтын утгыг мөн бэхэлж өгнө. Тэр доллар гэдэг. Дараа нь за cumulative гэдэг нь энэ утгын дараагийн утгыг бодогдоход өмнөх утгыг ашиглаад явах юм уу гэдгийг зааж өгнө. Хэрэг cumulative гэж үзэж байгаа бол нэмэх ёстой. Гэхдээ бидний хувьд тус бүрийн утгуудыг өөрийг бодуулах учраас false-ийг сонгоод за F дараад A дараад магадгүй tab дарчвал false гэж бичигдэж байна. Тэгээ хаалтаа хаагаад enter дарна. За ингээд утгууд гараад ирнэ. Дараа нь энэ биднэрт их бага утгууд байна. Энэ бага утгууд байгаа нь ямар учиртай гэхээр хэмжилтийн тоо болон бингийн утгууд энэ дээр тооцогддог байгаа. Тэгвэл энүүнийг олохдоо энэ дээр одоо ардна гэх юм уу? Арднаар ачаад үржих нь 431 хэмжилт үржих нь бингийн үргэн 10 гэдэг утгаар үржүүлээд өгч байна. Тэгвэл 70-ийн утганд энэ нормал төгөлтийн хувьд ойролцоогоор 0.13 гэсэн тоо байх юм байна гэдгийг энэ дээр бид нар бодчихлоо. За ингээ хараад үзэх юм бол магадгүй 150 160 хавцаа нэлээд өндөр утгатай. Тийм байна. Ийм тоо гарч ирж байна. За одоо тэгвэл энэ графика энэ дээр нэмнэ гэсэн үг. Тэгээ бидний өмнө нь үзчихсэнчлэн график дээр дараад за энэ дунд нь дараад энэ яг графика сонгоод баруунаа дараад select data гэдэг зэвсэн дээр дараад дараа нь нэмээд нэг өгөгдөл оруулж өгнө гэсэн үг. Энэ нэмж гарч ирэхээр нь энэ series name одоо биднэрт нэг тийм чухал биш. За нормал төгөлтийн морил гэсэн үг л дээ. Энэ дээр нормал тийм мори гэдэг нэр өгсөн ч болно. За x-ийн утгууд гэдэг бол бидний энэ утгууд байна гэсэн үг. Дараа нь y-ийн утгуудыг зааж өгнө. Энэний тэнцүү 1 гэсэн энийг устгаад дараа нь энийг зааж өгнө. Тэгээ окей дарна. Тэгээд нормал төгөлтийн морийг орж ирлээ гэсэн үг. Бидний график дээр энэ дээр одоо утгууд нь ороод ирсэн. Аль нэг дээр нь дараад үзэхээр ингээд цэгүүд сонгогдно. Ингээд цэгүүд нь гараад ирсэн байгаа гэсэн. Бид нар дээр яг одоогор бол харагдахгүй байгаа юм байна. Chart design дээр дараад change chart type гэдэг юмыг сонгогч. Тэгээд scatter plot. Тэгээд биднэрт цэг хэрэггүй. Цэгүүдийг дайрсан зүгээр шулуун гэдэг байдлаар сонгоод окей. За ингээ гараад ирнэ. Гэхдээ энүүнийгээ сонгоод биднэрт энэ морей бол хэрэггүй. Энэ бол нэгэ дараад line дараад no line болгочихно. Тэгээд энэ алга болчихно. За одоо дээр нь
дээр нэмээд тэнхлэгүүдээ нэмж өгье. Chart title-ууд буюу хэвтэ тэнхлэгт юу байгаа юм. Энэ дээр холестерины хэмжээ төвшин за хаалтанд хийчи миллиграмм децилитр гэдэг энэ нэгжтэй. За боллоо. Дараа нь Y тэнхлэгийн нэрийг өгье. Энэ дээр бол бид нар давтамж гэж өгчөд болно. Давтамж нэгж байхгүй хэдэн ширхэг тоо байгаа нь л харагдана. За магадгүй одоо бид нар энэ тэмдэгтийн хэмжээсийг нэмэгдүүлж болно. За 12, 14-өөр болгочихъя. Бичгүүдийг бол хараар болгочих. Ингээд ерөнхийдөө граф байгуулагдлаа. За энэ дээр графын дээр дараад магадгүй times гэх юм уу бид нэр заншсан нэг ашиглаж заншсан формат руу шилжүүлж. Ингээд ерөнхийдөө бид нар нормал төгөлтийн морийг гистограммыг байрлуулчихлаа. За ийм байна. Одоо тэгвэл энэ график дээр хэрхэн нэмэх вэ? За энэ үнийг зөвхөн утгыг нэмхийгээс оруулаад өгчээ. Бид нэр энэ бодолт нь бол адилхан энэ өмнөхтэй. Тэгээд энэ дээр дараад add select data гэдэг дээр дараад add гэхээр энэ дээр бол харин нэр болон утгуудыг л өгнө гэсэн үг. Энэ дээр юуны утгууд юм бэ гэхээр x тэнхлэгийн y тэнхлэгийн утгууд. X тэнхлэгийг нь бол байгаа энэ өгөгдөл дээр шууд авахар гэсэн. Энийг сонгож өгөөд окей дарна. Окей. За энэ хоёрдугаар датан дээр дараад change chart type combo тэгээд энэ үнийг scatter plot болгоч. Line scatter plot давхцуулаад энэ зүг байна. Энэ second x гэдэг юм ашиглах уу гэдэг дээр нь үгүйг нь дарах юм байна. Тэгээ окей дарч. Ерөнхийдөө график гараад ирнэ. За тэгээд энэ үний өрөөнийг магадгүй энэ 75 за 1 гэдэг ч юм уу тий. За гол нь одоо энэ цэгүүдийг арилгана. Энэ дээрээ дараад ингэчж жаад энэ дээрээ дарчин. Дараа нь marker options none гэдгийг сонгоод none гэхээр сонгогдох ёстой. Marker options none fill no fill. Ерөнхийдөө нормал төгөлтийн мөрийг ингээд нэмж өгч болж байгаа. Гэхдээ энэ change type-ын жоо өөрчлөхгүй л энэ өнцөгтэй харагдаад байна. Шулуунаар change type. За combo энэ үнийг дарч. Smooth curve буюу нэг дараад одоо энэ no outline гэдгийг сонгоод marker дээр дараад no fill marker option none гэдгийг дараад үнэнгээ арилгах хэрэгтэй. За ингээд бидний хувьд histogramмыг байгуулах дээр нэмээд нягтын мөрөө байгуулах юм хичээл боллоо.